Юмжаагийн Цэдэн болын үндэсний түүхэн 100 жилийн энэ онд тохиож байна. Ойг ухтаж Юмжаагийн Цэдэн бол агсны Монголын төмөр замыг байгуулахад оруулсан хувь нэмэр түүний гаргаж байсан холыг харсан шийдвэрүүдийн талаар эрдэмтэд эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгууллаа. Монгол улсад төмөр зам байгуулах тухай асуудлыг 1922 онд Ардын намын 2 дугаар баг хурлаар хэлэлцэн шийдвэрлсэн байдаг. Энэ асуудал 10 гаруй жилийн дараа ажил болж 1938 онд Налах аж үйлдвэрийн комбинатыг холбосон анхны төмөр замаар галт тэрэг тавьжээ. Үндсэндээ 1940 оноос Монгол улс орчин цагийн төмөр зам тавигдаж үндэс суурь бий болсон гэж үздэг юм. 1949 онд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах алдарт гэрээ байгуулагдаж ажил нүргэлж эхэлсэн байна. 1958 онд тухайн үеийн Монгол улсын ерөнхий сайдын албыг хашж байсан Юмжаагийн Цэдэн бол нам шиг Улаанбаатарын төмөр замыг сунгах асуудлыг хүндэн тавьж энэ ажлыг гардан зохион байгуулж байжээ. Төмөр зам бол нэг улсын асуудал бишээ. Хойд урд хоёр хөршийн ишг ашиг, саяшиг сонирхолд нийт саадлаа. Өөрсөндөө ашигтай хөлбөрийг сонгох амаргүй даваа юм. Харин энэхүү хэлэлцээрийг анх удаа Юмжаагийн Цэдэн бол агсан хийж байсныг хэлж байна. Бид өнөөдөр ямар хүмүүсээр бахархах ёстой юм, ямар түүхээр бахархах ёстой юм бэ гэдгийг үнэт зүйл гэдэг талаас нь залуучуудаа үнэн байдлаар нь үлдээх ёстой. Тиймгүүгээр улс төрийн өнцгөр юу тийм дээ гарч ирсэн төр засаг нь нэг хөшөөг нь буулгадаг, нэг түүхийг үгүйсгдэг байх юм бол үнэт зүйлгүй залуучууд болж үлдэнэ. Ер нь бол тэгээд ухаан төмөр замын дагуу энэ л дархан, эрдэнэт, зүүн хараа, шарын гол за тэгэл борон төр цөмөр шүү дээ тийм ээ. Энэ орчин цагийн ийм хотууд сүндэрлэн болсон. Тэгэл эн чинь аж үйлдвэрийн газрууд зөвхөн үйлдвэрийн хүрээнийх тэдийгүй эмнэлэг, сургууль, соёл, нийгмийн зориулалтаа ер нь тийм орчин цагийн ансамбл бий болж цогцлон бүрдсэн юм а гэдгийг бол бид нар мэднэ шүү дээ. Энэ бол энэ замыг л нөгөө зам хөгжил дагуулна гэдгийн л тодорхой жишээ яахрахгүй мөн л дөө. 1953 онд 3 улсыг зэрэг холбосон төмөр замыг барьж 1955 оны төгсгөлд дууссан байдаг. Тухайн үед төр нийгмийн удирдагч Цэдэн бол транзит дагуулгатай төмөр зам байгуулах ёстой хэмээн хатуу байр суурьтай байсан байна. 1958 онд Монгол улсын төмөр замаар тээсээ ачаалахад 1.7 саяд хүрж ашгаа өгч эхэлсэн байдаг. Улсын их дэлгүүр Улаанбаатар зочид буудал их тэнгэрийн зогсолборыг энэхүү транзит тээврийн орлогоор барьсан гэсэн сонирхолтой мэдээллийг түүхчид өгч байна. За энэ төмөр замыг барьж байгуулах ашиглах тухай шийдвэрийг дан ганц Монгол улс өөрөө гаргах юм боломжгүй. Ягаад гэвэл хөрш хоёр улстайгаа холбогдох учраас энэ шийдвэр бол яхаарахгүй 3 улсын шийдвэр болж ингэж түүхэнд үлдэх ёстой. За энэ шийдвэрийг гаргаж явах үеийн манай төр засгийн удирдлагууд энэ төмөр замыг бол ер нь дамжин өнгөрөх ийм чиг баримжаатай ийм төмөр зам байх юм байна. Ийм хөгжлийн үзэл баримтлалыг бас бодож төлөвлөсөн байна гэж бид нар үзэж байгаа. Ийхүү Монгол улсын атан тэмээ эдэр жинчдийг ажилгүй болгосон төмөр зам Монгол улсын хамгийн том бүтээн байгуулалтын нэг яах аргагүй мөн гэдгийг хэн бүхэн хүлээмжширч байна. Түүн дотроо Юмжаагийн Цэдэн бол агсны гүйцэтгсэн үүрэг маш чухал байсныг энэхүү хурлын үеэр эрдэмтэд баттган хэлж байсан юм а. Уран түгс Лавсрын сурвалжлаа.